За сайн байцгаана уу? Ажлын бодлого бодох талаар аргачлал танилцуулъя. Хичээлээ анхааралтай сонсоод тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За нэгдүгээр бодлого. Нэг ажлыг 1-р баг 15 өдрийн хугацаанд хийн. Энэ ажлыг 2-р баг 10 өдрийн хугацаанд хийн. Хоёулаа хамтран ажиллавал энэ ажлыг хэдэн өдрийн дотор хийх вэ? За тэгэхээр ажлын бодлого гэдэг маань өөрөө тухайн ажлын хэмжээ гэдэг маань тухайн хөдөлмөрийн бүтээмжийг хугацаагаар үржүүлэхэд ажил гардаг гэдэг нэг томьёолыг л хамгийн сайн мэдчих ёстой. За тэгвэл энэ дээр бол ажил маань мэддэхгүй байгаа даа тийм ээ. Харин хугацаа маань 15 өдөр, 10 өдөр гэдэг нь өгсөн байна. Тэгвэл эндээс бид нар харин 1-2 дугаар багийнхаа хөдөлмөрийн бүтээмжийг тодорхойлох боломжтой байх нь шүү дээ. За 1-р баг 15 өдөр, 2-р баг 10 өдөр хийдэг гэдгээс за одоо бүгдээрээ энийг хамгийн хялбархан аргаар бодъё гэвэл ажлынхаа хэмжээг бүгдээрээ 15, 10-д хуваагддаг, хоёуланд нэгэн зэрэг хуваагддаг тоо сонгоод авчих юм бол илүү хялбархан арга руу шилжихээр байна. За тэгэхээр 10, 15-д нэгэн зэрэг хуваагддаг буюу хамгийн бага ерхий хуваагдагч нь 30 байгаа учраас ажлынхаа хэмжээг бүгдээрээ 30 хэсэг гэж үзье. За тэгэх юм бол 30 хэсэг ажлыг 15 өдөр хийнэ гэдгээс за 1-р баг бол 1-р багийн хөдөлмөрийн бүтээмж бол за нөгөө 30 эрчмээ 15 өдөртөө хуваачих юм бол нэг эрчим юунд нь ажин 2 эрчим харгалзаад байна шүү дээ. За тэгвэл эндээс нэг өдөр болохоор 2 хэсгийг хийдэг гэсэн үг. 1-р багийнхан бол хамтдаа нэг өдөр нь 2 хэсгийг хийдэг гэсэн үг. За яг үүний адилаар 2-р багийн хөдөлмөрийн бүтээмжийг тооцоолох юм бол 2-р баг болохоор 10 өдөр хийдэг гэсэн учраас за нэг өдөрт болохоор 3 хэсгийг нь тухайн ажлын 3 хэсгийг нь ногооноор тэмдэглэсэн. За тэгэх юм бол одоо 1-2 дугаар баг хамтран ажиллана гэж байгаа учраас энэ хоёр маань болохоор 2 хэсгээ нэмлээ 5 хэсэг болж байна тийм ээ. За 5 тэнцвэр эрчмээр улаанаар энэ төлөөлүүлээд зураад харъя. Тэгэх юм бол нийтдээ 6 өдөр дуусгаар байна тийм ээ. За тэгэхээр эндээс болохоор хамтран ажиллаж байгаа хугацаагаа нэмээд түүнийг бүх ажилдаа хуваагаад өгчих юм бол энэ маань болохоор 2 баг маань хамтран ажиллаж байгаа хугацаа гарч ирж байгаа хнэ. Ингээд 6 өдрийн дотор хамтдаа тэр ажлыг бол дуусгаж чадах нь. За дараагийн бодлого маань усан сангаас ус татаж гаргахын тулд 1 минутанд 30% ус татдаг. Хоолоо тавьсны дараа 50 минут болоод 1 минутанд 70% ус татдаг. Хоолоо тавьж 2 хоолоогоор зэрэг 45 минут ажиллаад усан санг хоосолжээ. Хэрв эхлээд 2 хоолойг зэрэг ажиллуулсан бол хэдэн минутын дотор усан санг хоослох байсан бэ гэдэг бодлого байна. За сая багш нь 1-р бодлогон дээр бол ерөөхдөө нөгөө хэрчмийн аргаар танилцуулаад харууллаа. Одоо ер нь бол тэгээд ажлын бодлогон дээр хэрчмээр бодхоос илүү нөгөө тооцоолоод арифметикийн аргаараа бодоо явуучвал илүү хялбархан. Яг түрүүний нөгөө ажил гэдэг бол хөдөлмөрийн бүтээмжийг үржих нь хугацаа гэдэг томьёолол хэрэглэн явна гэсэн үг шүү дээ. За энэ дээр тэгвэл 30% ус татдаг хоолойг тавиад 50 минут болсны дараа 2 дугаар хоолойг тавьж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ 50 минутанд маань хэр хэмжээний ус одоо нөгөө усыг одоо нөгөө 1-р хоол усан сангаас 1-р хоолой маань гаргаж байгаа бай гэдгийг эхлээд тооцоолчих. За тэгэх юм бол 50-ыг 30-таа үржүүлээд за 1500% ус бол гарцсан байгаа гэсэн үг тийм ээ. За түүний дараа 70% ус татдаг хоолойгоо тавьсан. Ингээ 2 хоолой зэрэг ажиллаж эхэлж байгаа гэж байгаа учраас 70 дээрээ 30-ыг нэмээд 1 минутанд 100% ус гоочно гэсэн үг. За ингээд хоёулангийн зэрэг ажиллуулаад 45 минут болоход усан сан хоосолсон гэж байгаа учраас 45-ыг 100-аа үржлээ 4500%. За энэ хоёроос одоо бүгдээрээ усан сангийнхаа нөгөө багтаамжийг тодорхойлчих юм бол эзэлхүүн маань 1500 дээрээ 4500-гаа нэмлээ. Усан сангийн эзэлхүүн бол 6000% ус багтдаг хэмжээтэй гэсэн үг байна шүү дээ. За анханасаа хоёулангийн нэрвээ зэрэг ажилласан бол хэдэн минутанд хоослох байсан бэ гэж байгаа учраас 6000-ыг 100-аа хуваагаад өгөх юм бол 60 минутын дотор бол хоослох байсан байх нэ гэдэг нь гараад ирж байна. За дараагийн бодлого. Усан санд 4 цорог орсон. 1, 2, 3 дугаар цорго нь бол 12 минутанд нэгэн зэрэг ажиллахаараа за харин 2, 3, 4-р цоргыг зэрэг нээх юм бол 15 минутанд. 1, 4-р цоргыг зэрэг нээх юм бол 20 минутанд дүүрдэг бол 4 цорог хамтдаа хэдэн минутанд дүүрэх вэ гэдэг бодлого байна. За давч үчиглээ хийгээд харах юм бол эндээс 12, 15, 20 гэдэг тоонуудад хуваагддаг тоо сонгоод бүгдээрээ усан сангийнхаа хэмжээг түүгээр тодорхойлчих. Тэгэх юм бол за бүх ажлаа бол 60 хэсэг гэд үзчих. За тухайн 60 хэсгийг 12 минутанд 1, 2, 3 дугаар цорго маань дүүрэгдэг гэж байгаа учраас 1, 2, 3 дугаар цорог нэгэн зэрэг ажиллахдаа тухайн хэмнүүний усан сангийн 5 хэсгийг нь усаар ус оруулдаг гэсэн 5 хэсэгт нь ус хийдэг гэсэн үг.
За харин 2 3 4-р цорго маань болохоор 4 хэсэгт нь 1 2-р цорго болохоор 3 хэсэгт нь ус хийдэг гэсэн үг байна. За ингээд энэ хэд маань хамтдаа ажиллавал гэж байгаа учраас энд маань 12 хэсэг болчихлоо тийм ээ. За энийг гэхдээ хүүхдүүдээ нэг анзааръя. 1 2 3 2 3 4 1 4 гэд харангууд 1 2 удаа байна, 2 2 удаа байна, 3 2 удаа байна, 4 2 удаа байна. Бүгд 2 удаа байгаад байгааз. Тэгвэл бүгдээрээ яг хамтдаа гэдэг дээр маань бол 1 л удаа байх ёстой шүү дээ. Тэгэхээр 12-ыг 2-той хуваагаад гэх юм бол 6 хэсэг буюу хамтдаа 1 минутанд энэ 4 цорго маань хамтдаа 6 хэсгийг нь усаар дүүргэдэг гэсэн үг байна. Тэгэхээр эндээс нөгөө 60 хэсгээ 6-даа хуваагаад 4 хоолойг зэрэг нээх юм бол 10 минутанд усан санг дүүргэнэ гэдэг хариулт гарч байна. За дараагийн бодлого. Нэгдэх хоолой усан санг 5 цагт дүүргэнэ. Хоёр дахь хоолой дүүрсэн усыг 6 цагт асгана. Хоёр хоолойг зэрэг нээвэл усан санг хэдэн цагт дүүрэх вэ? За энэ бодлогон дээр та өгөгдлөө анзаарч байгаа юм. Нэг нь болохоор усан санг 5 цагт дүүрэгдэг, нөгөөх нь болохоор нэг хоолой ус хийдэг хоолой хахад нөгөө хоолой нь болохоор асгадаг хоолой байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За эндээс бүгдээрээ тэгвэл нэгдүгээр хоолой бол 5 цагт дүүргэнэ, хоёрдугаар хоолой бол дүүрсэн усыг 6 цагт асгана гэдэг юм арьсан ойлгож харах нь байна. За усан сангийн эзлэхүүнээ нөгөө 5 6 2-т нэгэн зэрэг хуваагддаг тоо гэдгээр нь 30-ыг сонгоод нийт хэмжээгээ 30 хэсэг гэд үтсэж. За тэгэх юм бол эндээс 30-ыг 5-таа хуваачих юм бол нэгдүгээр хоолой бол 6 хэсгийг нь нэг цагт 6 хэсгийг нь тухайн усныхаа хэмжээний 6 хэсгийг нь асгах чинь гэсэн үг. Хоёрдугаар хоолой бол дүүргэж чинь гэсэн үг. Хоёрдугаар хоолой бол нэг цагт 5 хэсгийг нь болохоор усны хэмжээний 5 хэсгийг нь асгаад байна гэсэн үг. За ингээд ингэнгүүт энэ хоёр дээр нэг нь дүүргээд нэг нь асгаад байгаа гэдэг дээр нэг цагт усан санд яг ямар хэмжээний ус үлдэх вэ гэдгээ бүгдээрээ сайн бодъё. Тэгэх юм бол нэг нь болохоор 6 хэсэгт нь ус оруулсан. Эргээд нөгөө 6 хэсгийн чинь 5 хэсэг нь асгарчаад байна. Тэгэхээр энд бол нэг цагт бол нэг хэсэгт нь л ус үлдчихэж байгаа гэсэн үг. За хоёулаа тэгвэл хоёр хоолойг нөгөө нэгэн зэрэг нээвэл усан санг хэдэн цагт дүүрэх вэ гэж байгаа юм чинь 30-ыг нэгтэй хуваагаад 30 цагийн дараа бол усан сан дүүрэх нь хамтдаа ажиллах юм бол за анхаарал тавь сонссонд баярлалаа.